За сайн байна үзэгчтэй. Ээлж дугаар манаас эхлэх бэлэн болсон байна. За энэ дугаар дээр мөн айл манай мандах эмч маань манай гамтлага эмч манаас хүрэлцэрлээ. За өнөөдрийн сэдв маань бол мэдрэлийн архан ядаргаа гэдэг. Энэ бас өөрөө бас нэлийн одоо нийгэмд бас нэлээдгүй бас нэг асуудал болсон сэдв болчиход байгаа юм тий. За ер нь мэдрэлийн архан ядаргаа гэдэг яг яаж эхэлдэг юм болоо тий. Тэрийг ер нь талаас та хэд маань хэлээд өгч. За мэдрэлийн архаг ядаргаа. За мэдрэлийн ядаргаа гэдэг маань ерөнхийдөө тухайн хүний сэтгэл зүй болон бие махбод тодорхой хэмжээний ачаалтаа буюу за санаж бол өмнөх дугаар дээр яригдсан стрессийн байдалтай тайлж чадахгүй удаан хугацаанд хоригдлогдож явсны дараагаар хүний бие махбод дээр илэрж байгаа шинж тэмдгийг ерөнхийдөө мэдрэлийн архаг ядаргаа гэдэг. За тэр тухайн зүйлийг маань ерөнхийдөө бид нэр хамгийн энгийнээр ойлгоё гэх юм бол тухайн хүний нөгөө унтаж амрах хэмнэл өөрчлөгдсөн байх, ажлын бүтээмжтэй чадвар буурах, тэ сэтгэн бодох, ой тогтоолтонд нөлөөлөх. За мөн зарим тохиол хүмүүс ярьдгаар нөгөө булчин одоо юу гэдэг нь зориггүйгээр ч гэх юм уу заримдаа ингээд татвалцлаа гэж яриад байдаг тийм. Энэ хацрын булчин ингээд энэ гар нэг ингэх шиг боллоо гэж яриад байдаг. За энэ мэтчлэн бие махбод дээр илэрж байгаа болон ажил амьдрал дээр хэвийн үйл ажиллагаагаа тодорхой хэмжээний өнгөц буюу байнга нөлөөлөд байхгүй боловч үе үе илрэх байдлаар ийм тодорхой шинж тэмдгүүд илрэх байдлыг л мэдрэлийн архаг ядаргаа гэдэг. Иймэрхүү одоо асуудлыг өөртөө сайн харж ах хэрэгтэй байна тийм. Ерөнхийдөө одоо нэг шинж тэмдгийн нэг хянж ах ч юм уу тийм. Дараа нь энийг хараад за би ч бас нэг магадгүй юм шүү гэдэг бас өөр дээр бас бодож авах зүйл юм байна. За ер нь мэдрэлийн архан ядаргаа яг манай өнөөгийн Монгол улсын нийгэмд ер нь хэр их одоо өртгөж чинь тий. Энэ талаар тодорхой хэмжээний мэдээлэл байна уу? Магадгүй бол одоо энэ дээр бас нэлээдгүй тоо ярих тулж гэсэн боддtiin миний хувьд бол. За мэдрэлийн ядаргаа маань бас л нийтлэг тохиолддог асуудлуудын нэг л дээ. За ялангуяа эмэгтэйчүүдээр төрсний дараах одоо эмэгтэйчүүд дээр хийсэн судалгаагаар төрсний дараах эмэгтэйчүүдэд ер нь хамгийн багадаа 80% орчим хувь нь бол мэдрэлийн ядаргаанд их бага хэмжээгээр ямар нэг байдлаар өртсөн байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр бол нийгэмд бол ер нь нийтлэг тохиолддог асуудал юм байна. Ер нь мэдрэлийн ядаргаа гэдэг маань бидний тархил ятарчод байна гэсэн үг байгаад байгаа. Тэгэхээр мэдрэлийн ядаргааны үед ч гол илэрч байгаа шинж нь мэдээж ядар сулна, ирч хүчгүй болно. За тэгээд сэтгэлээр амархан гунж гутардаг, юмд хит санаа зовдгой, амархан одоо уурлаж бухимдах, юмд амархан гомддог. За тэгээд дээрэс мэдрэлийн ядаргаа маань бас нойр гутал үүсгдэг. Нойр гутал маань эргээд мэдрэлийн ядаргаа үүсгдэг ийм асуудал байдаг. Ер нь бол нийтлэг тохиолддог. Ялангуяа одоо бидний энэ завгүй энэ нийгэмд бол нийтлэг тохиолддог асуудал байх нь шүү дээ. Хотчил ихсэх тусам мэдрэлийн ядаргааны тохиолдол бас ихсэх магадлалтай байдаг. Ер нь үр дагавар ярил нэлээд бас нөлөөтэй байдаг байх тий. Одоо хүн одоо ирч хүчгүй болон нойргүй болон тухайн бие физиологийн асуудал нэлээдгүй хүндэрчин. Тэгэхээр амьдралын хэв маяг алдагдах ялангуяа энэс үүдэлтэй сөрөг нөлөөл маш их гардаг байх л да тий. За энийг одоо ерөнхийдөө имжлэх одоо өөр дөөр боломж тийм байдаг уу имжлэх. За өөр дөөр хамгийн түрүүнд мэдрэл султалтанд орохгүй тул хийж эхлэх ёстой зүйл юу байх вэ гэхээр эхлээд хувь хүн өөрөө амьдралын тодорхой хэмжээний эрүүл зөв дадал хэмнэлттэй болох ёстой. Наазах нь тогтмол цагт унтдаг, тэ ажил амралтын цагаа зөв хуваарилдаг байх. За өөртөө цаг гаргах буюу стресс тайлах аргуудыг хэрэглэдэг байх ёстой. За сүүлийн зүгээр хүмүүс дээр ажиглагдаад байгаа юм байна. Юу ах вэ гэхээр зарим их ажил бүтээж байгаа хүмүүс маань хидцэн их ажил ачааллыг өөртөө авснаас болоод тодорхой хугацааны дараа мэдрэл султалт буюу архаг ядаргаанд төртөд байдаг. Тэгэхээр өөртөө та энэ байдалд аль болох хүртэхгүй байяа л гэж байгаа бол ерөөсөө энгийн зүйл бол эрүүл амьдрал юм л нөгөө зөв хооллолт, зөв цагт унтаж амрах, ажил амралтаа зохицуулах асуудал. За хэдий
энэ байдлыг хийжсэн боловч эсвэл магадгүй төр орхигдуулснаас болоод мэдрэлийн архаг ядаргаанд өртөд эхэлсэн байх юм бол тухайн хүний маань хийж эхлэх хамгийн энгийн зүйлүүд болохоор лавшруулсан стресс тайлах аргуудыг хэрэглэх. Тэр нь одоо амьсгалын дасгал болон биеийн тамир дасгал хөдөлгөөнийг илүү түлхүү хийх ч байдаг юм уу те. За мөн дээрэс нь йогач гэдэг юм уу ийм дасгалуудыг хийж эхлэх хэрэгтэй бол. Энэ маань бол энгийн иммун бус стресс тайлах болон мэдрэлийн архаг ядаргааг арилгах аргууд. Энийний дараагаар болохоор ерөнхийдөө иммун болон одоо сэтгэл заслын мөн дээрээс нь физик эмчилгээтэй хослолсон эмчилгээний аргуудыг хэрэглэх шаардлага гарна гэсэн. Энэ мэдрэлийн эмчд үзүүлдэг гэдэг тий. Энэ болохоор өнөөдөр мэдрэлийн ядаргаа одоо бид нар ярьж тий уялдаа холбоотой юу хүмүүсээс нэг ялгаж салах болоод тэр талаас нь уулна хэлэх гэдэг юм л та бас. Мэдрэл султлын эмгэг буюу мэдрэлийн архаг ядаргаа гэдэг онш маань яг олон улсын ангиллаараа сэтгцийн онш тавигддаг байгаа. F48.0 гэсэн онш тавигддаг. Тэгэхээр мэдрэлийн ядаргаа гэж байгаа боловч ер нь бол зөвхөн одоо бие махбод ядаргаа биш байх нь шүү. Сэтгэл санааны асуудлууд ерөнхийдөө бол хавсарсан байдаг. Энэ мэдрэлийн ядаргааг үүсгэж байгаа гол үндэс маань бол стресс гэдэг байх нь шүү. Тэр стрессийн асуудлыг тэр мэдрэлийн ядаргаанаас үүсээд байгаа сэтгэл санааны асуудал, нойрны асуудлыг ерөнхийдөө бол сэтгцэн эмч голчлон эмчилдэг. Тэгэхээр хэрвээ мэдрэлийн ядаргааны үеийн завирууд илэрч байгаа бол зөвхөн одоо тусал тариа хийлгүүлээд ч юм уу эсвэл зөвхөн одоо витамин хийлгүүлээд зөвхөн бариа хийлгүүлээд энэ асуудал маань бүрэн эмчлэгдэхгүй байх юм. Биеэ чимчлэх хэрэгтэй, дархлаагааш дэмжих хэрэгтэй, тархиныхаа цочромтгой байдлыг чимжлэх хэрэгтэй. За дээрэс нойрныхаа асуудлыг сэтгэл санааны асуудлыг бүгдийг нь хавсарч эмчлэх хэрэгтэй байх нь. Тэгэхээр ерөнхийдөө мэдрэлийн архаг ядаргаатай байгаа үед сэтгцэн эмчэд хандах юм бол илүү тал талын эмчилгээнүүд хавсарч ийгдээд үр дүнтэй байх магадлалтай. Одоо миний бодлоор мэдрэлийн эмчээс илүү сэтгэл одоо юу лээ? Сэтгцэн эмч. Сэтгцэн эмчэд эхэлж үзүүлэх үр дүнтэй байх болж ойлгоод байна л да. Одоо яг одоо шууд бодох тий. Тэгэхээр хамгийн нэг төрүүд яг наадахын дээр чинь би юу гэж хэлмээр байгаа юм бэ гэхээр хүн өөрөө амьтан ч гэсэн бүгд мэдрэмжтэй тий. Хүн бид нар хооронд ярихаар сэтгэлтэй байж гэдэг юм уу сэтгэлээ гаргах гэж яриад байдаг тий. Сэтгэлээсээ ажил хий гэдэг. Тэгэхээр альва өвчний их үүсвэрийг ингээ хайгаад эхлэхээр бүгдээрээ хамгийн нийт төрөнд альва өвч үүсгэхээс өмнө хүн стресст орж эхэлдэг. Стресс гэдэг маань бие махбодын болон сэтгэл зүйн ачаалал авсан учраас стресстэй байдаг. Тэгэхээр бүх өвчин тодорхой хэмжээний үе шатыг дамжих явцдаа эхний ээлжинд стресс төртдөг. Стрессийн тайлах буюу стрессийг ойлгохын тулд сэтгэл зүйн болон сэтгэлийн талаар иргэн болгон ч юм уу хувь хүн болгон мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг мэдрэлийн төлөө өвдөлт эхлэнгууд л шууд сэтгцэн эмчтэр гэхээсээ илүү эсвэл шууд мэдрэлийн эмчтэр гэхээсээ илүү эхлээд надад миний сэтгэл санааг зовоодоо бие махбодыг зовоосон ойрын үед тулгамдаад байгаа стресс ачаалал өгöd байгаа зүйлүүд байна уу гэдгээ өөрөөсөө их асуух хэрэгтэй тий. Тэгээд мэдрэл сэтгэц хоёр маань хоёр өөр эрүүл мэндийн салбар гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Мэдрэл гэдэг бол таны гар хөлөнд хүрж байгаа зүйлийг тархи руу мэдээлэл дамжуулж байгаа гар хөлөө хөдөлгөхөд тусалж байгаа ой тогтоогоод энэ мэдээллийг хураагаад байгаа энэ зүйл чинь байх нь шүү дээ. Сэтгцэн эмч нар бол сэтгэл хөдлөл таны тэр хүн гэдэг тодорхойлолтыг чинь гаргаж ирээд байгаа бусдаас ялгаатай тэр зүйлийг сэтгэл хөдлөж мэдэрч ойлгож байгаа альва зүйл шанал зовоод байгаа зүйлийг хүртэл сэтгцэн эмч нар хариуцж үзэж зөвлөж ажиллана л гэсэн үг. Мандах хэмжээ мэдрэлийн архаг ядаргаатай өвчтөг хүн байвал магадгүй өөртөө тэр туслах ч юм уу өөртөө яг энэ асуудлыг бас одоо эмчлэх гэх юм арга байгаа юу? Байдаг бол та хийж өгөөч. За нэгдүгээрт нь хэдүүлээ түрүү ярьсан мэдрэлийн архаг ядаргаа маань их хөвчлэн одоо хуримтлагдсан архаг стрессээс үүдэх магадлалтай байдаг бахана. Тэгэхээр нэгдүгээрт нь өөртөө тохирсон стресс тайлах аргуудаас суралцах нь зөв байдаг байна. Стресс тайлах аргууд гэхээр заавал том зүйл бодох хэрэггүй. Өөрийнхөө сэтгэл таатай, тааламжтай байдаг. Хийхэд дур сонирхолтой байдаг зүйлсээсээ хийж хөвших хэрэгтэй байх нь. За, хоёрдугаарт нь мэдрэлийн архаг ядаргаанд орсон байгаа үед бол
ажил амралтыг хуваарийг бол чамд баримтлах ёстой. Ажил хийж байгаа үедээ зөвхөн ажлаа маш чанартай хийх нь байна. Харин амарч явах үедээ бол зөвхөн биечин сэтгэлчин хоёулаа хамтдаа амарч явах ёстой. Гэртээ амарч байгаа ч гэсэн оюун бодол маань маргаашийн ажил, өнөөдрийн ажиллаа санаа зовоод ах юм бол тэр маань тархинд маань амралт болж өгөхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр амарч байгаа бол биечин гэртээ, сэтгэлчин гэртээ амарх нь. Ажил амралтын хуваарийг зөв зохицуулна. За дээрэс нь яг тогтсон нэг цагт унтаж хөвших хэрэгтэй. Ер нь бол шөнийн 22 цаг гэхэд бол орондоо ороод нойрсож эхэлсэн байвал хамгийн зөв унталт болох нь. Хангалттай нойрсолт авах хэрэгтэй. За дээрэс нь хоол тэжээлийн хувьд бол өргөн сонголттой тэжээлэг хоол хүнсийг идэж хөвших хэрэгтэй байх нь. За энэ энгийн аргуудыг хэрэгжүүлээд мэдрэлийн аргыг ядаргаа маань засагдахгүй таныг ядраасаар хിവэр байх юм бол мэрэгжлийн эмчүүд хандах юм бол таныг туслах болно. За баярлалаа. Хоёр эмчтэй маш гайхалтай мэдээллүүдийг бас нийгэмд бас хүргэж чадсан болов гэж бодож байна. Сэдв маань мэдээж энэ нийгэмд болж байгаа энэ стресс бухимдал, энэ мэдрэлийн ядаргаанд магадгүй өртсөн хүмүүс бас өөртөө бас хэмж үзээд манай эмчи маань хэлжсэн тэр одоо өөртөө их хяналтуудыг бас тодорхой хэмжээнд бас өөр бодож үзээрэй гэж бодож байна. За тэгээд баярлалаа.